Сайн байцгаана уу бүжиг сонирхчдоо та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд салса бүжгийн хичээл 4-р дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд бүгдээрээ салса бүжгийн 4-р дугаарыг үзцгээе. Өмнөх хичээлээр бид нэр үндсэн алхам, баруун зүүн кроссбоди, баруун зүүн эргэлтүүдийг үзсэн байгаа. Дээрээс нь танго хөдөлгөөнийг үзсэн байгаа. Өмнөх хичээлээр үзсэн зүүн эргэлтэй кроссбоди бид нар үзсэн байгаа. Одоо бид нар баруун эргэлтэй кроссбодийг үзэж байна. Ингээ бүгдээрээ баруун эргэлтэй кроссбодийг детальчилж үзцгээе. За хичээл болгон дээр бид нар хэлж ирсэн үндсэн алхмын 1 2 3 дугаар алхам бол хөдөлгөөн болгоны эхэнд заавал тавьж байгаа. Тэгэхээр бүгдээрээ 1 2 3 дугаар алхам бэсик алхам байгаа. 1 2 3. Энэ хөл 1 2 3 бол хөдөлгөөн болгоны эхэнд бол гарч байгаа. Эргэлтийн өмнө баруун ирэхээр бол чээж мөрийг зүүн гарт тийшээ байрлуулна. Зүүн ирэхээр бол чээж мөрийг баруун гартал руугаа байрлуулна гэсэн байгаа. Энэ удаад бид нар баруун гартал руугаа ирэх гэж байгаа кроссбод, эргэлтэй кроссбод ирэх гэж байгаа. Тэгэхээр бид нар зүүн гарт руугаа чээж мөрийг жоохон баг зэрэг хазаалгаж өгсөн байна. Энэхэд хазаалт нь 3 гэсэн тооноор явагдаж байгаа. Явлаа. 1 2 3. За дараачийн алхам болохоор 5-ын тоо. Нэг алхмаар явж үзье. 5 5 бис. За 6-гийн тоо болохоор бид нар баруун хөлнөөс эргэлттэй алхам хийж өгч байгаа. 6. Харсан байгаа. Сүүлийн тоот 7. Хагас эргэлт буюу 7. Эндээс дараачийн таагтны 1-ийн тоо эхэлж өгч байгаа. 1 2 3. За дахиад явлаа. Явлаа. 1 2 3 5 6 7. Цаашаа явлаа. 1 2 3 5 6 7 энгийн кроссбод явж байгаа. За дахин харуулцгаая. Явлаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3. За энэ хөдөлгөөн болохоор эргэлтэй кроссбоди алхам байна. Эргэлтэй кроссбоди баруун. Явлаа. Баруун эргэлтэй кроссбодийг арай хурдтайгаар бүгдээрээ хийж үзье. Явлаа. 1 2 3 5 6 7 1 2 3. За хоёлаа зүгтаа. Явлаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За хөдөлгөөн болохоор эргэлтэй кроссбод. Мөн энэ хөдөлгөөнийг бол эмэгтэйчүүд маань гүйцэтгэдэг байгаа. За ингээд хосоор энэ хөдөлгөөнийг яаж гүйцэтгэх вэ? Харъя. Явлаа. 1 2 3. Эмэгтэй мөр чэжийг 3 гэсэн тоон дээр эргэлтийн эсрэг байршуулж өгнө гэсэн байгаа. Тэгэхээр шиг байршуулж өгсөн байна. Мэдээч хэрэг гар доогуур эргэлтийг бас баруун гараар эргүүлэх учраас баруун гарыг өргөсөн байдалтай барилгаж өгч байгаа. 5 6 7. Эндээс 1 2 3 5 6 7. Үндсэн кроссбод ялах. Дахиад харуулъя. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. Үндсэн алхам. За энэ хөдөлгөөн болохоор баруун эргэлтэй кроссбоди байгаа. Бидний өмнөх хичээлээр болохоор зүүн эргэлтэй кроссбоди үзсэн байгаа. Тэрнтэйгээ харьцуулж харъя бүгдээрээ. Явлаа. Зүүн эргэлтэй кроссбоди 5 6 7 1 2 5 6. Энэ хөдөлгөөнд удаа баруун кросс 1 2 3 5 6 7 1 2 3 5 6. Зүүн кроссбоди, баруун кроссбоди эргэлтэй байдлаар энэхүү хоёр хөдөлгөөн ондоо харагдаж байгаа. За ингээд бүгдээрээ аян дээр энэхүү хөдөлгөөнөөр хийж үзцгээе. Дахиад авъя. Que vivir ya no puedo con mi dolor, ay, ven.
100 гэрэлтэй кроссбоди. Нэг 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За ингээ сая үзсэн баруун эргэлтэй кроссуудын дараа бүгдээ поз авах, поз барилтыг харуулах хэрэгтэй байгаа. Ингээ бүгдээ та тэрийг харуулцгаая. Баруун кроссуудын 1 2 3 5 6 7 баруун кроссбод явуулаа. Basic 1 2 3 5 6 7. Эмэгтэйчүүд болохоор ерөнхийдөө үндсэн алхмаа алхаад кроссбодигээ явуулж байгаа энэ хөдөлгөөн дээр. Дахиад харуулъя. Явуулаа кроссбоди 1 2 3 5 6 7. Энэхүү кроссбодиг хийлгэж явах үед эрэгтэйчүүд маань дагаж ард нь гарч ирсэн байгаа. Дахин харуулъя. Би 1 2 3 алхам цуг 5 6 7. Эмэгтэйчүүдийнхаа алхаж байгаа давшиж байгаа тал руугаа цуг алхаж өгч байгаа. 5 6 7. За эрэгтэйгийн алхмыг бас харуулсан дээр баг. Эрэгтэйгийн алхам явуулаа. 1 2 3 5 6 7. Дахин харуулъя. Явуулаа. 1 2 3 5 6 7. За ингээ бүгдээ дахин харцгаая. Явуулаа. 1 2 3 5 6 7. За бүгдээ сая харсан баг. 1 2 3 гот эрэгтэйчүүд гараа сольж барьж өгч байгаа. 1 2 3 гараа сольж барьж өгсөн байгаа. Дахиад явуулаа. 1 2 3 5 6 7. Хоёр гарнаас барьж өглөө. Хоёр гарыг хоёр тишээ поз барьлаа. 1 2 3 баруун үл урдаа эмэгтэйгийнхэн. Хэрэгэлт явуулаа. 5 6 7. 1 2 3. За ингээд бүгдээрээ сүлийн зааж байгаа поз барилтыг харцгаая. 1 2 гар сольж барьлаа. 5 6 7. 1 2 3 5 6 7. 1 2 3 5 6 7. За өнөөдрийн үзэх хамгийн сүүлийн хичээл бол 360 гэсэн эргэлттэй хөдөлгөөн байгаа. 360 гэдэг маань ерөнхийдөө 360 градус 8 тактандаа 360 градус ирэх байгаа. Эрэгтэй эмэгтэй хоёулаа цогтой ирэх байгаа. Тэрхүү хөдөлгөөнийг яаж гүйцэтгэх вэ гэдгийг харъя. Энэхүү хөдөлгөөнийг гүйцэтгэх юм бол эргэлттэй кроссбоди зүүн эргэлттэй кроссбодинаас цаашаа үргэлжлээд 360 хөдөлгөөнийг хийхэд их хамгийн боломжтой зөвөр боломжийн байдаг байгаа. Тэгэхээр бүгдээрээ эхлээд эргэлттэй кроссбоди зүүнийг хийж үзцгээе. Тэгээд 360 болно. За эргэлттэй кроссбодиг бид нар урд нь үзсэн байгаа. Эндээс 1 2 3 эргэлттэй кроссбоди зүүн 5 6 7. За эндээс нэгийн тон дээр шууд одоо 360 хөдөлгөөн шууд эндээсээ эхэлнэ гэсэн үг. 1 2 3. Эргэлттэй кроссбодийн дараа. Эргэлттэй кроссбодийн дараа үргэлжлээд хийхэд их тохиромжтой байгаа. Дахиад удаа 1 2 3 5 6 7. 1 2 3. За дахиад харъя. Эргэлттэй кроссбоди 1 2 3. За энэхүү 360 хөдөлгөөнийг бүгдээрээ эрэгтэй эмэгтэй бас тус нь харуулсан байдлаар та бүхэнд харуулъя. За 1 2 3 5 6 7. Дахин харцгаая. 1 2 3 5 6 7. За бүгдээ эмэгтэйчүүдийн байрлал яаж байх вэ? Харцгаая. Явуулаа. 1 2 3. За дахин харуулъя. Явуулаа. 1 2 3
Баруун хөлнөөсөө урагшааллаа 5 6 7. Дахин харуулъя. 1 2 3 5 6 7. За хосоороо байдлаар хүнтэй яаж харагдах нь вэ? Харцгаая. Явлаа. 1 2 3 5 6 7. За дахин харъя. Явлаа. 1 2 3 5 6 7. Энэхүү хөдөлгөөнийг хийхэд эрэгтэй эмэгтэй хоёр бас байр суулгах алхамшиг ерөнхийдөө бас биеиндээ зам тавьж өгөх явж байгаа. Эрэгтэйчүүд нь болж өгвөл зам тавьж өгөхөөр тойрч алхмыг хийх хөлтийг эрэгтэйчүүд нь хийж өгөх ёстой шүү гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. Дахин харцгаая. Явлаа. 1 2 3 5 6 7. Та бүхэн сая тойрч эмэгтэйдээ зам тавьж өгж байгааг бас харсан баг. Дахин харъя. Явлаа. 1 2 3 баруун хөл маань эмэгтэйгээсээ зам тавьж өгөөд арагшаа гიშгэж өгч байгаа. 5 6 7. Дахин харлаа. Явлаа. 1 2 3 5 6 7. Нэг basic 1 2 3 5 6 7. Эргэлтэй cross body 1 2 3. Дахин харъя. 1 2 3 5 6 7. Pause. 1 2 3 5 6 7. 1 2 3 5 6 7. Дахин харуулъя. 1 2 3 5 6 7. 1 2 3 5 6 7. За ингээд өнөөдрийн үдсэн хичээлүүдээ аян дээр явж үзье. Тэгэхээр эргэлтэй cross body. Дараа pause. Яа гооч. Явлаа basic. 1 эргэлтэй cross body. 1 2 3 баруун. Pause. Cross body. 3 Ахааруулъя. Баруун cross body эргэлттэй. Паузарлаа. Cross body. 3 явлаа. Basic. Tango. Эрэгтэй эргэлт. Эмэгтэй эргэлт. Дахин харуулъя эрэгтэй эргэлт. 1 2 3. Cross body. Эмэгтэй. Гуравчаар. Танго. Tango. Gorochar. Birlikte.
За ингээд салса бүжгийн 4 удаагийн хичээл 5 өхэндээ ингээд хүрлээ. Ямар ч байсан бас багч бай хэмжээтэй ерөнхийдөө өөрсдийнхөө хэмжээнд ямарсан сурсан гэдэгт бас итгэлтэй байна.